Ашиг хоцорсонгүй. Өдөхгүй хүн шүү. Өдийн хойно 2 цагт Жан захирал ирнэ. Энэ янзаараа олигтойхон угтаад авчиж чадах уу? Жан захирлаа? Фашн группийн захирал уу? Нууцлах хүн гээ үсттэй. Нас нь 30 ч хүрээгүй баха. Улсын хэмжээнд хэдэн мянган дэлгүүртэй. Хэрвээ энэ захиалгыг авчих юм бол жилийн эцсийн урамшуулал гэж чи өөрийгөө чадна гэж бодоод байгаа мó? Өнөөдрийн захиалгыг би авах болно. Магадгүй гинтийн ургац хураач мэдэх юм. Чи 2 цагт цэвэрлэгийн ажил хариуцсан биз дээ. Жан захирлаа. Таны кофе. Зүгээр би өөрөө. Жан захирлаа. Та Жан захирлаа. Би чи нөгөө үүсдэгч байх нэ? Ямар сони юм бэ? Хоцрохгүй ирж чадсангүй юу? Тийш очиод өрөөнүүдийг цэвэрлэ. Хөөе чи. Жан захирлаа. Яаж ганцаараа цэвэрлэх болж ийн? Чи арай хэтрээд байгаа юм биш үү? Хүний хэрэгт хошид өрөх дуртай юм а. Тэгвэл чи хань болохгүй юу? Жан захирлаа. Дотгошоо орой. Чи явж өөрийнхөө ажлыг хий дээ. Нэг ч гэсэн хэлэлцээр хийвэл аваа урамшуул авдаг байлгүй. Надад туслалаа гэж чамд ашиг байхгүй. Ашиг харж танд тусалж байгаа юм биш ээ. Тиймэрхүү хүн дэрлэгсэн юмнуудыг харж чаддаггүй юм. Тэглээч миний тусламжгүй. Та ганцаараа хизээ энэ бүгдийг хийж дуусгав дээ. Баярлалаа чамд. Одоо цагт чам шиг сайхан сэтгэлтэй хүн ховор шүү дээ. Яа, ингэж нэг дуусах гэж. Өрмөн ээж нь ажилтай байна. Орой очиод хамт тоглоно. Хүүхэдтэй юм уу? Тийм ээ, дөнгөж 2 настай. Яг л бужигнуулдаг үе. Миний хүү гихтээ өвдчихсэн байгаа юм. Шөндөө жаахан нойр муутай хоноод байсан чинь талент харалтгүй болчихж санаа зовмоор юм аа. Хүүхдийн хажуугаар ажиллах амар биш ээ. Кэси хөвшрөлтийн эсрэг багцыг танд бэлэглэе. Хөөх, ямар гоё юм бэ? Яагаад компани бүтээгдэхүүн өгөөд байгаа юм? Ахтах байлгүй. Эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагаанд зориулсан бэлгийн багц өөрийнхөө мэдлийн юмнаас өгч байна. Болохгүй юу? За. Энэ үйлчлэгч эмэгтэйг би мэдэж болно үсттэй. Ажлын цагаар дэмий чалчаад өнөөдрийн хөлсөж чинь өгөхгүй шүү. Хүүхдээ харахын хажуугаар ажиллаач бас амжуулаад их ядарч яваа эмэгтэй. Тэглээч одоо ажлын цаг дуусаж байна. Хийх ёстой ямаач хийгээд дуусчихсан. Бүх юм цэвэрхэн. Чи өөр юу хүсэж байгаа юм? Одоо цэвэрхэн байна уу? Чи ч өвчтэй юм уу? Хүн мөн үү чи? Хэрэггүй. Жан захирлаа. Зүгээр үү? Та хоёроос болж байгаа юм. Алигтайхан цэвэрлчихгүй. Чи халагдсан. Хурдан зээл. Хүлээгээрэй. Хөвшрөлтийн эсрэг улаан багцаа мартчихлаа. Санаа зовлтгүй. Энийг би хоёрын зүгээс бэлгэлж байгаа юм. Гэхдээ бас компанид хамаатай л да. Энэ 3 сарын 8-ны үйл ажиллагаан дээр эмэгтэйчүүдийг өөртөө хайртай байгаарэ гэд гаргаж байгаа юм. Та өдөр болгон хэрэглээд үзээрэй. Эсвэл тэлтийг эсэргүүцэж коллагеныг дэмжин хөвшрөлтөөс сэргийлнэ. Тасралтгүй хэрэглээд л байвал арьс чинь гэрэлтсэн толгор болно. Ямар ч асуудал тулгарсан өөрийгөө заавал хайрлах ёстой гэдгээ битгий мартаарай. Танд аз жаргал хүсье. Баярлалаа. Эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжих хэрэгтэй үсттэй. Жан захирал дөнгөж сая 5 саяын гэрээгээ цуцаллаа. Манай зарим нэг ажилтан харилцааны доголдолтой гэж байна. Жан шичигийн буруу. Надтай хамт Жан захирлыг угтаж авахын оронд заавал тэр мөн үүш тэртээ зууралдаад болоогүй бас манай бүтээгдэхүүнийг тэрэнд бэлгэлсэн. Энж дүүрч шалаа хүртэл гүйц дугаагаагүй. Тэрэн дээр нь Жан захирал халтарч унсан юм. Чи өөрөө шалан дээр ундаа хасгаа үздэй. Битгий хүн гүтгээд бай. Олцгоо. Өөр арга бодож олцгоо. Уучлаарай ли захирлаа. Би Жан захирлаас уучлалтгүй. Тэглээгээд ямар нэмэртэй юм. Чиний гимшил өнд хүрэх үү? Чам шиг хүн манай компанид тохирохгүй. Уучлал гуйх ёстой хүн нь чи байхаа. Өөрөө ямар эрхтэй гэж надтай сөргөөд байна? Чи Жан захиралтай яаж харьцаад байгаа юм бэ? Энэ Жан захирал гэж юу? Тэр хин. Энэ миний туслах. Захирал гэхээр эрхтэй байдаг гэж хэн хэлэв? Чи андуурсан болол та. Бизнесийн салбарт чам шиг бусдыг зөвхөн ашиг хонжоо гэж хардаг эмэгтэйчүүд их олон бий. Азар гэхдээ зөв шударга замтай чимээгүй хөдөлмөрлөдөг эмэгтэйчүүд энэ нийгэмд илүү олон байдаг нь сайхан. 5 саяын гэрээгээ цуцалсан маань Жан шижигээс болоогүй. Харин чамаас болсон. Өнөөдөр чи ёсгүй ашигсныхаа төлөө сэгтгэл. Ли захирлаа миний буруу. Намайг уучлаарай ли захирлаа. Жан захиралтай хамтарч чадахгүй бол чи ч компанид үлдэх шаардлагагүй. Чи халагдлаа. Бидний 5 саяын гэрээ хүчингүй болсон хэдий ч үргэлжлүүлээд 50 саяын гэрээ хиймээр байна. Жан шижиг хариуцсан ажил. Баярлалаа. Эмэгтэйчүүд нэгнээ дэмжих хэрэгтэй биз дээ.